Hi guys. Бид Хундамны ажлыг дууссан одоо. Хундам янз бүрэн дээр битүү тийм шивлэр дуу тавраар шал хийх гэж байгаа. Тэгээд тэгж хийдэг учраас өөрөөсөө газраас хөндөй болохоор бат бөх байлах, хотолцохгүй байх талаас нь шивлэр дуу тавраар хийгээд дундуур нөгөө 10-ын сэндвич хийх юм. Тэгжиж нөгөө доороосоо дулаахан байна. Хоёрдугаарт хотолцох хөдлөх магадлал маш буурна. Нэг үнийн судалгаа хийсэн чинь төмөрний компани үнэ арай боломж юм байна. Тэгээ бас илүү дутуу бас нэг илүү дутуу жоо хийх нарийн ажиллагаатай болон бат бөх сайн гагнуурын тийм бас ажлууд байна. Тэгэхээр тэднийг хүмүүс хийлгээд авчих боломжтой тийм компани олсон. Тэгээд тэрийг лазер юу ажиллаад тэгээ шинэ техник технологи болсон. Тэгээд тэр газраа хайгаад баг гэрж 300-гийн гүүр даваад байдаг гэсэн. Тэр нь бол жишээ нь 18 хайцтай байшин маань болохоор дуу тавар чинь ер нь урт нь 6 метртэй байдаг болохоор 4 метр залгаж хийх шаардлагатай байна. Тэгэхээр тэр гагнаас хэсэг бол маш чанартай байж байгаа гагнаасаараа салахгүй хотолцохгүй байх. Ер нь бол зөөлөн өрсөлдөд болохоор янз бүр маань дээш доошоо ер нь хөдлөн. Тэрийг ер нь бат даахаар тийм гагнуур бол эндээ яг хийлгчэд аваа юмсан дээр юм байна. Тэг яг үйлдвэр дээр одоо баг ирж байна. Одоо чин хаахна гэлээ. Тэ хоогшаа бодлоо. Одоо энэ шуургашаа ингээд яваад тэнүү үлцгээд төмөрийн компани. Тэр харагдаж байгаа. Тэгээ ямарчсан үйлдвэр дээр ирж байна. Энэ үйлдвэр дээр уулзаад юмнууд ярилцаад дуу тавар шивлэр хоёрыг хүртэл нэг ер нь хэрэгслэж хийх байхгүй юу. Тэгэхээр залгаасууд нь их хувиртай дуу тавар чинь ийм H үсэг хэвдүүлсэн ч гэлбэртэй шүү дээ. Тэрний углаануудын хүртэл тайрж гагнуулах гагнахад бэлэн болгуулад аваа явуул зүгээр байгаад байна. Тэгээд энд ирж байна да. За ирж байна. Энийг таараад очив. Ань офс нь юм уу? Энэ шаргалаа. Засан байна уу? Өдрийн. За би нөхдөйгөө ерөөхдөө гадуур ингээд төмөрийн компаниуд судалж явж байгаа. Тэгээд тэнүү үзээгээ танай компаниг олж мэдээд хүрээдэрлээ. Тэгээд компанийн талаар мэдээлэл өгөөч надад. За манайхыг сонгож өөрчлөсөн өөрчлөгч та хоёрт баярлалаа. Хоёрдугаар манай би өөрөө тэнүү үзээ компанид маркетинг менежер гэж ажил хийдэг даваа ирдэг залуу байна. Одоо манай тэнүү үзээ компани 2020 оноос хойш өнөөдөр хүртэл төмрийн худалдаа төмрийн бүтээлийн хийц тийм ажил хийдэг компани байна. Бүх төрлийн гагнуур энэ гэдэг гэж сонссон. Тэгээд ерөнхийдөө бит хоёр 8 арга хэмжээтэй нөгөө нэг байшингийн одоо суурийн төмрийг танаагаас ер нь сонгоод тэгээд нөгөө юм шивлэр дутаагаар төмөр хоёр ингээд хооронд нь холбоод ингээд гагнуур ингэж хийлгэхээр ингээд танай компаниг ерөнхийдөө сонгоод ирсэн байгаа. Ягаад гэвэл нөгөө доторх гагнуур энэ бүх төрлийн гагнуур энэ гэдэг гэж сонссон. Манай цэв дотор энэ бол бүх төрлийн гагнуурын үйлчлэгийг үзүүлдэг. Тэгээд төмөр таслалт тэгээд гагнуур лазер гэх мэт үйлчлэг үзүүлдэг. Сүүлийн үеийн гой орчин үеийн технологиуд хэлсэн шүү дээ. Тэгээд манайх одоо танайхыг залуу гэр бүл учраас худалдаа авалтынхаа үр дүнгээс нэг тодорхой хэмжээний хэмжил үзүүлж болно. Ямар гоё юм бэ. За маш их баярлалаа. За танаа тэнүү үлцээ хамт олон цаашны ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Ингээд залуу гэр бүлийг дэмжиж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Тэнүү үлцээ компанид маань хар турба, цайртай турба, амгуу турба, полоса, цайртай полоса, хүйтэн лист, заасан лист, хүчилт төмөр, грейтинг, хамгаалтын тор, ховилтой саарал, квадрат төмөр, тэгш бус квадрат, цайртай квадрат, круг, дуу тавар, угоолник, цайртай угоолник, си төмөр, цайрсан шивлэр, хар лист, төмөр тор, N лист, лист Q 345, хөнгөн цагаан лист, нээж лист, цагаан лист гэсэн маш олон төрлийн төмрүүдийг зархаас гадна маш том хэмжээний зөвлөгч хийж жижиг нарийн ажилбаруудыг ч бас хийдэг газар байсан. Мөн бас төмөр хийцлээ хийхдээ нугаж, зоож, гагнаж, тастаж, нүхэлж, хайчилж, хуйлж, хөрөөдөж, токердож, зорж, матаж, хэвлэж, лазердож төмрийн бүх үйлчлэгийг таны хүссэн юу ч уурлаж хийж
өгдгөөрөө маш давуу талтай газар юм байлээ шүү. За тэгээ бид хоёр бас яг зөв газараа орж ирсэндээ маш их баяртай байгаа. За энэ харагдаж байгаа энэ Plasm CNC гэдэг энэ лазерын машинаараа өөртөө янз янзын дүрсийг гаргах юм байна. Энэ хийцэл нь бид хоёр бас маш их таалагдсан. Бид хоёр бас өөрсдийн логогоос ингэж хийлээ гэж бас ярилцаад ерөнхийдөө бас захиалга өгсөн байгаа. Манай нөхөр бид хоёр ерөнхийдөө байшингийн хаан суур төмрийн компани дээр очиод шууд төсөөлээд тэгээ гагнуулаад авчих гэж бодсон боловч маш нарийн хэмжилт зураглалыг тусгай програм дээр хийж өгчээж төмрийг маань найрлж үсэлт хийгээд тэгээ дараа нь гагнаж өгд юм байлээ. Эндээр ч гэсэн бас бид бас дахин суралцсан. Тэрүүн үлцгийг төмрийн компани дээр ирсэн. Би байшингийнхаа шатны суурь хийсдэг өөрөө бас хийцгээд хугацаа өнгөрсөн гэж байж байна. Тэгээ ямарсан ороод юу хийсэн үү? Чиглэл 105-аар ямар хийсдэг нөө хараа яаж хийдэг юм бэ? Би бас өөрөө бас суралцсан. Ямарсан орцгой. Цогтх яах вэ? За үнэн ажилдаа оръё. Шивлэр маань ерөөдөө 10 м 20 см байх ёстой. Тэгээд шивлэрийн үндсэн урт хэмжээ нь 6 м-тэй байдаг. Тэрнээр 4 м 20 см нэмэгдэж гарна гэсэн. За би ихний ээж ямарсан төсвөр хийх гэж байна. Тэгээд энэ технологийн дэвшилт хөгжлөөр гоё болсон байлээ. Одоо магнуур тасдах баг зэрэгслүүд хүний хийцэл урдыг маш ялбарчилсан. Маш чанартай гэж хэлээ. Надад бол үнэхээр хийхэд амархан санагдсан. Ингээд манай бүх дуу тавар шивлэрүүд маань орж ирж байна. За энэ бүх дуу тавар шивлэрүүдийн булангууд нь болон залгаасууд хийгдэнэ. Булангууд нь болохоор ерөөдөө нэг дуу таварлага углаж орох болохоор бүх булангууд нь хоёр талын булангууд нь ингээд хувилдаж орохдоо ингээд яг таарж ингэж цэвэрхэн орж иж дараагийн нөө шивлэр лугаа угалтаад гагнуур хийгдэхэд бэлэн болчихно гэсэн үг. За ингээд манай ерөн төмөр маань ер нь 4 цагийн дотор бэлэн болсон. Тэгээ үндсэндээ бид хоёр хэрвээ энэ үйлдвэр дээр ингэж энэ хийгдэх ажлуудаа хийлгээгүй байсан бол 4 цагийн ажил маань 4 өдөр болох байсан. Яг тэгвэл бас энэ маш хурдтай төсвөр гагнуур зэрэг ингээ хийгдэж явчихдаг болохоор цагийг маш их хэмнэжээ. Өөртөө хийх байсан бол илүү их багаж төхөөрөмжний хэрэгцээ гарах байсан. Тэр болгоныг бас бодолдож авахд бол үнэтэй болохоор ингээд хийлэгдсэн бас хэмнэлттэй санагдсан. За дараагийн ажил маань ерөөдөө сэндвич хавтангаа захиална. Сэндвич хавтан маань болохоор дуу тавар шивлэрийнхэн завсраар хийгдээд гагнуур нь давхар хийгдээд явна гэсэн үг. За энэ ачаа тээврийг минь хийж өгсөн ах маань бас залуу гэр бүлийг дэмжиж битээрт бас хөнгөлт үзүүлсэн байгаа. Энэ ахтаа бас баярлалаа. Гурвалжингийн урталт ийм нэг шар кавинтай ах байж байгаа шүү. Бас үйлчлүүлвэрээ. За ингээд өрөөд тавьсан байгаа байдал одоо энэ завсраар нь сэндвич маань бүгд ороод углаад тэгээд араас нь холбоос хэсгүүд нь гагнагдаад явнаа гэсэн.